Дайвтен гэж энэ төлсний нэмэгдэл холцыг стендийн туршилт хийхдээ бид нэр хоёр ачаалттай ба ачаалтгүй горимд дээр туршиж үзэх шаардлагатай байгаа. За энд хэрэглэгдэх тоног төхөөрөмжөөс гэх юм бол за энэ Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн хөдөлгүүрийн тоормсны стенд байгаа. Цахилгаан тоормсны стенд. За энэ бол 3 фазын асинхрон хөдөлгүүртэй. За энэ хөдөлгүүр нь бол 3 горимд ажилладаг. Тоормсны горимд, генераторын горимд, хөдөлгүүрийн горимд бас ажиллаж хөдөлгүүрийг зөвшөөрүүлж чаддаг. За энэ хөдөлгүүрийн бид нар бол энэ тоормсны горимд горимыг ашиглаад за их өндөр ачаалт бол туршиж болохгүй, их олон цагаар турших юм бол ер нь бол бас хөдөлгүүртэй муу байдаг. Тийм учраас бид нар зөвхөн түлшний хэр зэрэг хэмнэлт гаргаж байгааг нь шалгаж үзэхийн тулд сул ажлын горимд, за тэгээ дунд ачааллын горимд гэсэн ийм хоёр ачаалал өгөөд ингээд туршиж үзнэ. За энэ хөдөлгүүр бол тоормжлох зорилттой цахилгаан мотор. За энэ хөдөлгүүрөө Солонгос улсад үйлдвэрлэгдсэн акцент хөдөлгүүр. За энэ OBD1 гэдэг системтэй. За энэ хөдөлгүүрийн хувьд бол хэвийн ажиллагаатай яг одоо Солонгос улстай бол ашиглагдж байсан хөдөлгүүр. Гэхдээ бол ажиллагаа нь хэвийн ажиллагаатай юм хөдөлгүүр байгаа. За зориуд бас энэ бол шинэ хөдөлгүүр бас биш ээ. За энэ хөдөлгүүрийн хувьд бид нэр эхлээд ачаалдгүй горимдоо сул ажлын горимд, өндөрсгсөн сул ажлын горимд тогтмол эргэлтэн дээр туршиж үзнэ. За дараа нь ачаал өгөөд туршиж үзнэ. За энэ 3 туршилтын дараа бол тухайн хөдөлгүүр тухайн эргэлтэндээ тогтмол эргэлтэн дээрээ тогтмол ачаал дээрээ хэр зэрэг шатхуун зарцуулж байгаа. За мөн хэр зэрэг утаа зарцуулж байгааг нь бид нэр хэмжиж үзэх юм. За утаа шатхуун зарцуулалтыг хэмжих багажнууд маань бол энэ байна. За энэ хөдөлгүүрийг онцлох багаж бол энэ HiScan гэж энэ Солонгос улсад өөрийнх нь үйлдвэрлсэн сканерээр бид нэр техникийн байдлыг тодорхойлж байгаа. За энэ Jonse гэж энэ Япон улсад үйлдвэрлэгдсэн түвшний зарцуулга хэмжих багаж байгаа. За энэ багаж бол шатхуун зарцуулалтыг эгшин зуурд нь хэмжиж чадна. Өөрөөр хэлбэл литр цагаар хэмжиж чадна. За мөн тодорхой хугацааны туршид хэдэн литр шатхуун зарцуулсныг нь хугацааны эгшингээр нь хэмжиж чадна. За өшөө бид нар хэрвээ энд өөр өгөгдлүүд өгчих юм бол тэр хугацаанд тэр үйлчлэлд ямар шатхуун зарцуулсныг нь хэмжиж чадна. За энэ бол зарчим нь бол түвшний ирэх буцах шугам дээр зарцуулгыг шууд эгшин зуурт нь хэмжээд тэгээд энэ бол 100-ны наривчлалтайгаар ингээ хэмждэг байгаа. За дараа нь энэ төхөөрөмж бол утаа хэмждэг. За утааг бол ийм 5 компонентээр 5 найрлагаар хэмжинэ. CO, CO2, лямбда, CH, O2 гэдэг. За энэ NOx гэдэг тийм ээ. За энэ 6 дахь нь бол энэ лямбда гэж энэ агаар түлшний найрлагыг илэрхийлдэг. Хэр зэрэг баян байна, хэр зэрэг ядуу байна гэдгийг илэрхийлдэг юм коэффициентоор хэмжиж чаддаг. За энэ хоёр төхөөрөмжөөр бид нэр үндсэндээ бол шатхуун зарцуулалт болон утаагийн тэр тогтмол эргэлтэн дээр нь хэмжиж үзэх юм. За энэний дараагаар туршилтын 2 дахь хэсгээр бол бид нэр баяжуулсан дайвтенээр одоо баяжуулсан түлшээрээ ажилуулна. За эндээ бол 40 цаг минимум 40 цаг нормал ажлын горимд ажилуулна. За тэр хоорондоо бол бид нэр тодорхой хугацааны эгшин бүрт энэ шатхуун зарцуулалт удаандах хотгийн найрлагынх нь хэмжээг хэмжиж үзэж тэмдэглэж авах юм аа. За ерөнхийдөө бол туршилтын эцсийн үр дүнд бол баяжуулсан болон баяжуулагдаагүй дайвтенээр баяжуулсан болон баяжуулагдаагүй түлшний ялгаа гарна. За энэ хоёр харьцуулалтаар бид нэр үнэхээр дайвтен гэдэг энэ холцыг хэрэглэснээрээ шатхуун хэмнэгдэж байна уугүй гэдгийг энэ багажаар онцлно. Утаан дээр ямар нэгэн шатхуун одоо бүрэн шатснаас гэдэг юм уу? Утааны найрлагад ямар нэгэн хорт бодис ялгарч байна уугүй гэдгийг тэр ялгарл нь буурч байна уу, өөрчлөгдөж байна уу гэдгийг хэмжих юм аа. За тэгэхээр эцсийн дүгнэлт бол энэ хоёр хэмжилтийн зөрөөгөөр
дайвтайны туршилтын эцсийн дүн гарна.